Цахим мөрөөдөө тоглоомыг хэрхэн зохицуулах вэ, хориглох вэ гэдэг асуудал дэлхийн улс орнуудын тулгымцсан асуудлын нэг болсон. Улс орнууд цахим мөрөөдөө тоглоомыг зохицуулах комисс, газар, агентлагийг байгуулж байна. Дэлхийд даяар энэ цахим мөрөөдөө тоглоомыг орчин цагийн хар тахал гэж үзэж маш олон тийм сэтгэл зүйн судалгаануудыг явуулж байна. Хамгийн сүүлийн судалгааны дүнг би танилцуулахад 2023 онд энэ донтолтын зан үйлийн талаар судалгаа хийсэн байна. Энийг бүрэн хориглох юм бол хүмүүст ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэж. Тэгээ 60 орчим хувьд нь эерэг нөлөө үзүүлж 40 орчим хувь нь бол хууль бус хувилбарыг бол хайсан байгаа. Тэгэхээр бол бүрэн хориглосноор бол 60-аас 65% эерэг үр дүн, 35-аас 40% эрсдэл байна. Тэгэхдээ нэг дүгнэлт хийсэн байгаа. Эннээс өөр хамгийн шилдэг арга бол олдохгүй байна. Хориглох бол хамгийн сайн арга биш юм а гэхэд эннээс өөр сайн зохицуулт бол олдохгүй байна гэж байгаа. Дэлхийн улс орнууд бол үндсэндээ бүрэн хориглох, хэсэгчлэн хориглох гэдэг хоёр арга замыг бол хэлбэрээр явуулж байна. За Монгол улсын хувьд бол нийт энэ залилангийн хэргийн 80 орчим хувийн цахим залилан байгаа учраас энэ цахим мөрөөдөө тоглоом, спорт, таавар гэдгийн цаана бол маш олон цахим залилан, далд эдийн засгийн асуудал үүсч, гэр бүл салах, орон байраа тавих, тэр байтугай маш олон улсын томоохон хөрөнгө оруулалттай компани нэгэн менежер байгууллагынхаа бүх компьютерийг тавьж тоглох гэх юм уу. Маш олон ийм ноцтой хэрэгүүд гарч байгаа учраас бүрэн хориглох нь бол эхний удаа хамгийн зөв шийдлээ гэж үзэж байгаа.